Модуль 3, сэдв 3-ын 2. Монгол улс дахь ажил мэргэжлийн мэдээллийн сан. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 2009-оос 2018 оны хооронд ном гарын авлага орчуулагдаж, мөн дотоодын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд хамтран олон гарын авлагыг боловсруулсан байна. Мөн олон улсын энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлэгч нар хэрэгжүүлж буй төслийн зорилго үйл ажиллагаатай холбоотой ном тохиомлыг боловсруулж, хэвлүүлж, оролцогч талуудад хүргүүлсэн байна. 2024 оны байдлаар нийт 63 ном гарын авлага нь салбарын албан хаагч болон зорилттой бүлгийн иргэдэд зориулан хэвлэмэл бүтээл болон хэвлэгдсэн байна. Номны хувьд гарын авлага 30, ном 12, тайлбар тол 4, сорил 1, зөвлөмж 1, ажлын дэвтэр 5, бусад гэсэн 7 төрөлд ангилагдаж байна. Зориултын хувьд тухайн институт, салбарын мэргэжилтэн албан хаагч нар болон зорилттой бүлгийн иргэдэд тус зориулан гаргасан байна. Эдгээрийг дэлгэрүүлэх юм бол институт зориулсан тухайн улсад 1, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 1, хөдөлмөрийн биржид 1, ажил олгогчид 1, мэргэжлийн холбоод 1. Салбарын мэргэжилтэн албан хаагч нарт зориулсан нь хөдөлмөрийн мэргэжилтэн албан хаагчид 4, ажил мэргэжлийн зөвлөхөд 12, хүний нөөц 2, багш нар ахлах ангийн багш 2, сэтгэл судлаач 1, нийгмийн ажилтан 2, энэ чиглэлийн оюутнууд 10. Зорилттой бүлэгт зориулсан нь ажил хаагчид 4, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 2, ерөнхий боловсролын сургуульд 18, ажил хаагч залуучуудад 1, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2, эцэг их асран хамгаалагч, шинээр бизнес эрхлэгчдэд тус 1 байна. Номыг бичиж боловсруулсан зохиогчдын хувьд төрийн байгууллага 10, олон улсын байгууллага 10, төрийн бас байгууллага 7, эрдэмтэн судлаач 19, бусад 3. Дээрх мэдээлэлээс харахад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох оролцогч тал ерөнхий боловсролын 9-өөс 12 ангийн сурагчдад зориулсан ном гарын авлага нь хамгийн их боловсруулагдсан байна. Үүний дараа ажил мэргэжлийн зөвлөх 10, энэ чиглэлийн буюу ажил мэргэжлийн судлалын магистрийн хөтөлбөрийн оюутнуудад зориулсан гарын авлага 10 байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндсэн зорилттой бүлгийн иргэдэд зориулсан ном хөдөлмөрийн мэргэжилтнүүдийг чадваржуулах, тэдний ажил үүргээ гүйцэтгэхэд мэргэжлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх ном гарын авлага хангалттай биш байна. Төрийн байгууллагуудын эрхлэн гаргасан ном гарын авлагын хувьд зорилттой бүлгийн иргэдэд зориулан гаргасан боловч 2015 оноос хэвлэсэн бүтээлүүд байна. Мөн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага ном нь салбарт хэрэглэгддэг тайлбар толиор л хязгаарлагдж байна. Төрийн бус байгууллагуудын бэлтгэн гаргасан ном гарын авлагын тухайд зорилттой бүлгийн иргэдэд зориулсан бүтээлүүд байна. Эрдэмтэн судлаачдын хувьд гадны зөвлөхүүдтэй хамтран Монгол улсад хэрэгжиж байсан төслүүдийн хүрээнд тухайн агуулгын хүрээнд зориулан боловсруулж хэвлэсэн бүтээлүүд байна. Эрдэмтэн судлаачдын хувьд Монгол улсын их сургуулийн ажил мэргэжил судлалын магистрийн хөтөлбөрийн багш нарын хөтөлбөрийн агуулгын хүрээнд боловсруулсан байна. Үүнээс харахад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн хөдөлмөр болон боловсролын чиг үүргийг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан цогц гарын авлагыг академик түвшинд бичиж боловсруулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар хөдөлмөр эрхлэлтэй холбоотой хууль эрх зүйн хүрээнд л жил бүр ном гардаг байна. Үндсэн хэрэглэгч болох ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гарын авлага ном тохиомлыг хангалттай боловсруулсан ч түүнийг тэгш хүртээмжтэй хэлбэрээр хэрэглэхэд анхаарах шаардлагатай байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ихтэй сургуулийн оюутнууд ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэгээс халагдсан, 20 ангиас судлагдсан, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, тэтгэврт гарсан зэрэг зорилттой бүлгүүдэд тэдний хэрэгцээ шаардлага онцлогт зориулан төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээтэй уялдуулан тус бүр ном гарын авлагыг боловсруулах хэрэгцээтэй байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн сан. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нь нийгмийн болон техник технологийн хөгжил, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй хялбар, хурдан шуурхай хэлбэрээр авах боломж бүрдэж байгаа юм а. Энэ нь захимаар зөвлөгөө авах, онцлогоо хийх, сургалтыг видео хэлбэрээр үзэж танилцах, хөдөлмөрийн зах зээлд, захим орчинд өөрийн профайлыг үүсгэж, хүний нөөцийн ажилтнуудад өөрийн мэдээллийг илгээж, өөрт тохирох ажлын байрны мэдээллийг тухай бүрд нь авах нөхцөл боломжийг одоогийн байдлаар доорх сайтууд, аппликейшнууд зэрэг ажил хайж буй иргэдэд зориулан гаргаж хөгжүүлэлт хийгдэж зах зээл дээр нэвтэрсэн байна. Энэ нь нэг талаас ажилгүй иргэд болон нөгөө талаас
ажил мэргэжлийн зөвлөхүүдийг ажлыг хөнгөвчлсөн хэлбэр юм а. Ажил мэргэжлийн зөвлөхүүд эдгээр аппликейшнийг судалж мэдээлэл зөвлөгөө өгөхдөө ашиглах нь зүйтэй. Үндэсний ажил мэргэжлийн мэдээллийн сан. Олон улсын ажил мэргэжлийн стандарт ангилал ISO 88 түүний дагуу манай улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 88 гарснаас хойш 10 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд эдгээр баримт бичгийн суур зарчим, ач холбогдол, үндсэн бүтцийг ноцтой хөндөсөн технологийн хувьсал гараагүй хэдий боловч хөдөлмөрийн ертөнцид улс орон бүрийн ажил мэргэжлийн агуулга, нэр төрөлд бас ч нэлээд өөрчлөлт гарсан тэдгээрийг харьцуулж судлах хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын чиглэлээр улс хооронд хамтран ажиллах хүч, харилцан илгээх, адил агуулгатай ажил мэргэжлэр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулах болсон учраас олон улсын ажил мэргэжлийн стандарт ангиллалыг шинжилэн гаргасан байна. Үндэсний ажил мэргэжлийн ангиллал тодорхойлолт 08-д үндсэн зорилго нь дээр дурдсан хэрэгцээ шаардлагыг ханган биелүүлэхэд чиглэсэн 3 зорилгыг агуулж байгаа болно. Нэгдүгээр нь мэргэжлийн боловсон хүчин, мэргэжсэн ажиллах хүчийг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөх, хүрвэх түвшинд бэлтгэх, баталгаажуулах, үүднээс орчин үеийн технологи хувьслын агуулга, үйл явцад дүйсэн нэр агуулгаар ажил мэргэжлийг ангилах. Хоёр дахь нь хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хамгааллын холбогдлолтой мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах шатуудад мэдээллийн бодит чанарыг хангах, олон улсын хэмжээнд судалж харьцуулах боломжийг дээшлүүлэх. Гурав дахь нь хүн ам орон сууцны ээлжил тооллогыг үнэн бодиттой чанартай явуулах үндсэн нэг үзүүлэлт болохын хувьд үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт нь чухал үүрэгтэй байдаг. Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08-д нэгдэн мэргэжлийн түвшин. Энэ нь гүйцэтгэж буй зорилт даалгавар, үүрэг хариуцлагын нарийн төвхтэй байдал ба их багын хэмжээгээр тодорхойлогдно. Хоёрт нь мэргэжлийн төрөлжилт. Энэ нь машин механизм, тоног төхөөрөмж, материал хэрэгсэлтэй ажиллах буюу ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагадах мэдлэгийн тодорхой хэмжээ юм а. Олон улсын ажил мэргэжлийн стандарт ангиллалын үзэл баримтлал, суур зарчим, бүтцийг авч боловсруулсан манай улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08 нь 10 үндсэн бүлэгтэй, тэдгээр нь 43 дэд бүлэг, 153 бага бүлэг, 421 нэгж бүлгээс бүрдэх шаталсан бүтэцтэй сад сувраг юм а. Тухайлах юм бол үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт нь мэргэжлийн боловсролын болон хүмүүний нөөцийн төлөвлөл, ажлын байрны зорилт, хариуцлага, нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний судалгаа шинжилгээ хийх, ажил мэргэжлээр ангилсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, солилцох, өөрийн онцлогт тохирсон ангилал тодорхойлолт нь наривчлан олон улсын болон үндэсний индекс кодыг өөрчлөхгүйгээр тогтоож мөрдөхөд ашиглах үндсэн гарын авлага болно. Гомб ба бусад эрдэмтдийн хамтран бичсэн мэргэжлээ сонгохон номд 4 салбарт хамаарах 2300 орчим ажил мэргэжлийг судалж үзсэн бөгөөд улс орон, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын ирээдүйн эрэлт хандлагыг харгалзан 60 гаруй мэргэжилд дэлгэрэнгүй тодорхойлолт боловсруулсан болно. Мэргэжлийн тодорхойлолтуудад суралцах болон ажиллах явцдаа мэргэжиж болох 800 орчим нарийн мэргэжлийн чиглэлийг тусгасан байдаг. Тодорхойлолт боловсруулсан 600 гаруй мэргэжилд дотоодын мэргэжил олох сургуулиудад бэлтгэдэг мэргэжлүүд болон одоогийн нөхцөл байдалд дотооддоо бэлтгэдэггүй мэргэжлийг багтаасан байна. Мэргэжлийн тодорхойлолтуудад нэгт нь мэргэжлийн үйл ажиллагааны агуулга, хоёрт нь мэргэжил чухал шаардлагатай чадвах шинж чанар, гуравт нь мэргэжил эзэмших арга зам, хөгжих боломж, дөрөвт нь зөвлөмж гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсгийг агуулсан байна. Мэргэжлийн үйл ажиллагааны агуулга энэхүү хэсэгт тухайн мэргэжлээ ажиллаж байгаа хүн бүр мэргэжилтнийхээ гүйцэтгэх ажил үүрэг үйл ажиллагааг тусгасан болно. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн мэргэжлийн үйл ажиллагааны агуулга, логик, шинж чанар, ажлын нөхцөл, ажил хэргийн харилцаатай холбоотой мэдээллүүд багтсан гэсэн үг юм а. Мэргэжил чухал шаардлагатай чадвах, шинж чанар энэхүү хэсэгт тухайн мэргэжлийн үйл ажиллагаа амжилттай гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай чадвах шинж чанарыг тусгасан байна. Тодруулах юм бол мэргэжлээ сонгох шийдвэр гаргахын тулд нэг талаас тухайн мэргэжил зайлшгүй шаардлагатай чадвах шинж чанарыг өөрийнхөө чадвах шинж чанартай харьцуулан шинжлэх шаардлагатай байдаг. Мэргэжил эзэмших арга зам, хөгжих боломж энэхүү хэсэгт тухайн мэргэжил нь ямар түвшний мэргэжлийн боловсрол шаарддаг болон уг мэргэжлийг ямар чиглэлээр суралцаж эзэмшиж болохыг тусгажээ.
үүний суралцах, ажиллах явцдаа мэргэжиж болох чиглэлүүдийг бичсэн байна. Зөвлөмж энэхүү хэсэгт мэргэжлийг сурч эзэмшихд шаардлагатай бөгөөд уг мэргэжлийн суур болдог ерөнхий боловсролын сургуульд судалдаг багц хичээлүүдийг тусгаж өгсөн. Товч дүгнэлт нь мэргэжил судлал гэдэг нь нийгэм дэх мэргэжлийн үзэгдлийн тухай шинжлэх ухаан, бие хүний мэргэжлийн төлөвшил болон хөгжлийн үйл явц болох мэргэжсэн байдал, мэргэжлийн үйл ажиллагааны нийгмийн мөн чанар, бие хүний мэргэжсэн байдал, мэргэжлийн ухамсарыг төлөвшүүлэх тухай зэрэг болно. Мэргэжил гэдэг нь тусгай хөтөлбөрийн дагуу суралцаж эзэмшсэн тодорхой мэдлэг, чадвар, дадал, шинж чанаруудыг шаарддаг хөдөлмөрийн үйл ажиллагааны нэгэн төрөл юм а. Үндэсний ажил мэргэжлийн англи тодорхойлолт 08-д мэргэжлийн боловсролын болон хүмүүний нөөцийн төлөвлөлт, ажлын байрны зорилт, хариуцлага, нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний судалгаа, шинжилгээ хийх, ажил мэргэжлээр ангилсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, солилцох, өөрийн онцлог тохирсон ангилал тодорхойлтыг наривчлан тогтоож мөрдөхөд ашиглах үндэслэл гарын авлага болно.